би хүүхдтэй болоод байгаа. Энэ хүүхдтэй болоод айгүй голын юм бодох шаардлагатай болдог юм байна. Эрэгтэй хүн. Энэ нэг чихэр дээрээ гээд ингээд тавьдаг юм чин хүртэл амар утгатай юм шиг надад санагдаад бүрдээ. Одоо ингээл нэг айл майлд орохлоор ингээл чихэр дээрээ гэл иддэг үнд ч гэсэн ингээл нэг чихэ тавгийн идэм мэдээ тавиад идэв шүү дээ. Тэр хүртэл утгатай юм шиг надад санагдсан. Тэгээд яг ингээд гэртээ орохлоор надаа юу авчирсан гэдэг нэг хүүхэд гүдэг байхгүй. Тэр чихрийг би авах хэрэгтэй юм байлээ л дээ. Тэгж бодсон байхгүй би. Тэгэхээр ингээд юм болгон амар гоё утга учиртай байдаг те. Тэгээд би ингээд хүүхэдтэй болоод эхлэхээр би өөрөө ингээд чихрэнд амар дуртай. Тэгээд ингээд тэндээс чихэр авчаал би өөрөө хүүхдээ юм авах гэж тэгжсэн чинь өдөр мамины дөө тавгийн дээдэлтэй гэдэг жах би аваа кермалжсэн чихэр охиндоо гаргаад өгчээсэн. Тэгээ би энэ хүртэл юм утгатай байсан юм бах таа гэл яг хүүхдээ болохоор эрэгтэй хүн арай их юм бодож эхэлдэг юм шиг л санагдсан те. За чи нөгөө яах вэ гэрт идэж юм юу аваалаа гэдэг шиг те. Тэгээд ингээс агсаг жижиг сажиг ингээл айгүй бол юмыг бодож эхэлдэг. Тэгэл нэг юм дэврүү нөгөө нэг юу ч бодохгүй шүү дээ. Тэгэл та ингээд та гэдэг юм маань жоохон багасаал эхэлдэг юм шиг санагдсан. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шинэ түүх сонсцгоё.